Хүнээс бурхны шаарддаг хамгийн наад захын стандарт нь хүн түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ бурханд өгч зүрх сэтгэлийн үгээ бурханд хэлдэг бол бурхан тухай хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бос ариун үнэн зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж өөрийнхөө дутагдал тэрслүү зан чанарын талаар хэлж өөрийгөө түүний өмнө бүрэн нэг явдал юм. Тэр үед л бурхан залбирлыг чинь сонирхноо. Эсбөгөөс тэр чамаас царайгаано. Залбирлын хамгийн наад захын стандарт гэвэл чи заавал бурхны өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Зүрх сэтгэл чинь бурхнаас холдож болохгүй. Энэ хугацаанд чи илүү шинэлэг дээгүр тань мэдэх үедээ болоогүй байж болох. Бага байдлаа хадгалахын тулд залбирлыг заавал ашигла уруудаж болохгүй. Энэ бол чиний заавал хүрэх ёстой наад захын зүйл. Үнэн чүм бай зүрх сэтгэлдэх ов мэхээ арилгахын тулд бурханд залбир. Залбирлаар дамжуулан цаг үргэлж өөрийгөө ариусгах. Залбирлаар дамжуулан бурхны сүнсээр хөдөлгөөд. Ийм маягаар зан чанар чинь аажмаар өөрчлөгднө. Ийм маягаар зан чанар чинь аажмаар өөрчлөгднө. Жинхэнэ сүнслэг амьдрал бол залбирлын амьдрал юм. Энэ ариун сүнсээр хөдөлгөгдөх амьдрал билээ. Ариун сүнсээр хөдөлгөгдөх үйл явцан хүний зан чанар өөрчлөгдөх үйл явц билээ. Ариун сүнсээр хөдөлгөгддөггүй амьдрал бол сүнслэг амьдрал бос. Энэ шашны зан үеийн амьдрал юм. Ариун сүнс баян сэтгэлийг нь хөдлөдөг. Мөн ариун сүнсээр гэгэрүүлэгдэж гэрэлтүүлэгддэг хүмүүсэл сүнслэг амьдралд орсон. Сүнслэг амьдралд орсон.
Түүнийг залбирах явцад зан чанар нь тасралгүй өөрчлөгдөдөг. Бурхны сүнс түүнийг хэдий чинээ их хөдөлгөн, тэрээр төдий чинээ эдвэх санаачлахтай дуулууртай болдог. Иймээс түүний зүрх сэтгэл чиглэсэн ажмаар ариусаж зан чанар нь алгуурхан өөрчлөгдөнө. Жинхэнэ залбирлын өрнөлөө энэ юм.